За бүгдэнд нь өдрийн мэнд төргий. За биштгэгтэй тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр болохоор би юу ч өмсөж тайлахгүй. Зүгээр ярина. Намайг тэгээ сонссны. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ юу ярих вэ гэхээр за энэ болохоор нэлээд их тексттэйсэн бичлэг юм шиг байна. Тэгээ би одоо л ингэ бодож болж байгаа байхгүй. Тэгээ би ер нь өөрөө бол хувцас, загварт нэлээд сонирхолтой. За тэгээд тийм ч учраас ерөнхийдөө бол бичлэгээ ингээд ер нь юм загвартай холбоотойгоор хийж чадсан. Гэтэ би ямар ч нэг тийм мэрэгжлийн сертификат юм уу нэг тийм мэрэгжил одоо загвартай холбоотойгоор ямар ч нэг мэрэгжил бол эзэмшээгүй байгаа. За тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор одоо 25 онд яг өмнөх оноос юу модонд байсан гараад яг 25 онд ер нь юу модонд орж ирж байгаа бэ гэдэг талаар ерөнхийдөө бол товчхон бөгөөд аягүй тодорхой. За тэгээд ямар ч нэг тийм мэрэгжлийн үг хэллэггүй зүгээр л юм инженерөөс хувцсны талаар яриад явчихна. За тэгээд натаа цугаараа баярлаа. За тэгээд хамгийн ихэнд болохоор одоо джинсний талаар гэх юм бол за 24 он ер нь бол 24 он биш нэлээ 19 20 оноос эхлүүлээд хүмүүстэй wide одоо barrel jeans гэж аахгүй ийм өргөн джинс айгүй хэр өмссөн. Тэгээд өргөн джинс нь ерөнхийдөө бол загварлаг юм болгон дээр цогцдгоос гадна ерөнхийдөө бол бүхэл төрлийн биеийн галбитай хүмүүст цогцдог байсан. Харин одоо энэ маань ерөнхийдөө модноос гарч байгаа юм байна. Тэгээд илүү skinny jeans модонд орж ирж байгаа. Гэхдээ skinny jeans-ийг бол ерөнхийдөө бол тэр болгон бүх биеийн пропорцууд ингэж гоё харагдаж өгдөггүй болохоор яг skinny case илүү одоо straight гэдэг ер нь нэг жоохон бариун дөө одоо wide jeans-ээс бол бариун мөртлөөсөө арай жоохон юм сул нэг юм шулуун jeans-нууд юунад мад нарсан байна. За ингээд зургийг юунад харуулж. Тэгээд энэ straight jeans-н дээр болохоор юм төрийтэй юм өргөн төрийтэй юм хар гутлнууд бас их гоё зогч байгаа юм байл шүү. Ингээд харуулнаа. Дараагийн болохоор өнгө нь болохоор Pantone Mocha Mousse. За өмнөх жил болохоор нөгөө нэг Cherry Red гэх юм улаан дарсан хөрөн модонд орж исэн бол яг энэ жил үргэлжилж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол гараад эхэлсэн. За тэгээд Mocha Mousse гэдэг ийм нэг юм бор шаргал одоо нөгөө нэг кофений өнгөтэй юм шиг тиймэрхүү ингээд өнгө тренд болж байгаа юм байлээ шүү. За тэгээд энэ болохоор тэр өнгийг ингээд харуулад өгчээ. Дараагийн нь болохоор за ер нь нодны жилээс эхлүүлээд за яг нодн 100 бас нэг хүмүүс өмсдөггүй би хүмүүсч харагддаг байсан юм шиг санагдтыг. Тэгээд ерөнхийдөө бол өвлөөс хавуулаад энэ хавар хүртэл яг нөгөө нэг тренд болж байгаа одоо Leopard prints байгаа шүү дээ. Одоо бүхэл Leopard top dress ерөнхийдөө бол аюу тренди нэг хүмүүс өмсөөл байгаа. За тэгээд энэ маань яг одоо үргэлжилж байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол трендээс гарч байгаа юм байлээ шүү. Тэгтээ яг ямар ч ер нь бол тренд чи яг тэр гарсан жилээ бол ингээд бүр пүк гээд ингээд пүд өмсдөггүй за ер нь жоохон ингээд уусаад явдаг. Дараа жил нь гэхэд бол бүр яг ингээд таг бүнөр өмсцөөсөн байдаг гэдэг ч юм уу. Тэнгүүт л энэ жил болохоор zebra tiger принтүүд ингээд модон орж байгаа юм лээ. Одоо ингээд харуулад өгье. За тэгээд одоо энэ жилд ерөнхийдөө л идрийг авчих юм бол дараа жил бол яг л трендээс хоцроогүй баран ингээд төрүүлж явж байгаа юм шиг байх нь шүү дээ. За тэгээд одоо ингээд одоо ер нь бол нэг 2 жилийн өмнө нэлээ гэж боддог. Тэмүүлэх Leopard print-ийг ерөнхийдөө л энэ жоохон weird юм нэг тийм сэнэн гэж бол хүмүүс харан заяа. Гэхдээ ингээд яг одоо болоод ирэнгүүт ер нь бол бараг л бүхэн сонирхож байгаа. Тэнгүүт л одоо Leopard тэнгүүт л одоо ингээд zebra юм уу tiger-ийн үтэл яг хүмүүс сонин санагдчих магадгүй. Тэнгүүт л яг ингээд дараа жил ингээд уусаад ороод ирэнгүүт л ер нь бол одоо ингээд намар очингууд л тэр френдүүд ер нь багаар ингээд харагдал тэнгүүл хүмүүсийн нүдэн насаал тэгэл яг л Leopard print ер нь бол хүлээгээд авчихна. За дараагийн нь болохоор нөгөө suit jacket гэж аахгүй. Одоо ерөнхийдөө бол илгэн гэсэн үг. Тэнгүүтлээ нөгөө нэг puffer jacket гээд одоо нөгөө нэг за suit ингээ харуулчих. Puffer гингүүт эднэр puffer бол бидний бүр үнээр өдөр тутмынхөө өвөл хавар намаргүй энэ бол тэрэндээс ерөнхийдөө бол дулаан орон дээр бас нэг өөр хэрэг заяа. Манай Монголд бол хизээж өвөл хавар намарт ийм хүрдэг өмсгөө л угаас болохгүй заяа. Тэгээд яг хуу айгүй нэг тийм классик харагдаж байхгүй юм suit одоо илгэн жакет нь л тэгээд puffer jacket нь олонгууталж одоо илүү нэг тийм чөлөөтэй тэгээд өдөр тутамдаа өмсгөд айгүй боломжтой. За дээрээс нэмээд бас юм бор илгэн suit одоо юм цөмхнүүд нь бас тренд болж байгаа юм билэ. За тэгээд яг миний хувьд бас яг амар бүх трендийг бол даагдаггүй. Угаасаа байхгүй нэг сонирхолтой татаагүй. Тэгээд ер нь хүмүүс ч гэсэн тийм байх. Яг юм өөртөө зөгцөөд өөрийн гэсэн стилтэй. Тэмүүл бүх бас ингээд тренд болоод байгаа юм угаасаа авч өмсөд юм гэж бол байхгүй шүү дээ. Гэхдээ ингээд шинэ гарч иж байгаа трендээс илүү угаасаа өөрийн чи стил тохирсон хэм маяг чинь байдаг. Бас стил байвал айгүй сонирхолтой. За тэгээд дараагийнх нь болохоор заяа chunky sneakers модон гараад за тэгээд юм flat shoes энэ бол юм flat ултай одоо юм хавтгай ултай гутлнууд нь одоо ингээд илүү тренд болж байгаа юм байна шүү. Тэгээд одоо
Chunky sneakers бол нэг 2-3 жил бол яг тасралтгүй байлаа шүү дээ. New Balance илүү гарч ирэл New Balance энэ төр загварууд. Тэнгүүд одоо болохоор ерөнхийдөө бол аль хэдэн жилээс ерөнхийдөө бол Flat Shoes-д гараад ирсэн. Тийм хавтгай уултай, балерина, чишиг, тэнгүүтээ одоо нөгөө нэг Puma Adidas-ийн самбанууд ч айгу бас нэг мингийн тэнгүүтлийн юм шүү. Тийм хавтгай уултай тийм аа шүү дээ. Илүү дутуу юм уул байхгүй. За тэгээд энэ нь болохоор бас яг тэрэнд болж байгаа юм байлээ. За дараагийнх нь болохоор одоо нэг микро bags им жижигхэн зөвхнүүд одоо мод нь одоо бид нэр ч гэсэн нэг иймэрхүү жижигхэн зөвхнүүд ингээд өдөр тутамдаа өгдөн шүү дээ. Одоо тэгээд тэр нь болохоор ингээд ерөнхийдөө моднаас ингээд гарч байгаа. Тэнгүүт одоо big tight bags буюу амар юм том ингээд бүх юмаа ингээд энэ ээжүүдэд зориулсан амар олон хүүхдийнхаа ингээд хамаг мэдчихэж авдаг ээжүүдэд зориулсан юм шиг тийм зөвхөн тренд болж байгаа юм байлээ. Мэдээч жижигхэн зөвхнүүд нь за миний бодлоор илүү аюу олон загварлаг байгаах. Гингүүд яг амьдрал дээр бодоод үзэнгүүт л би ч одоо ингээд гадуур дотор зүгээр ингээд яхаас илүү хөвчлэн л нэг юм хичээл ном илүү тэнгүүд л яг нөгөө нэг том цонхнууд айгу юм өдөр тутамдаа байнга одоо зүүдэг өмсдөг байгаа хгүй. Жижигэн цонх одоо ингээд илүү загварлаг илүү ингээд гоё хувцлан дээр гоё гэж ажаад тэнд яг өдөр тутам юм бол миний хувьд бол биш юм байлээ. За тэнгүүтээ долоод болохоор одоо dainty jewelry одоо ингээд модоос гарч байгаа юм жижигэн нарийнхан ингээд зөөлт гинжнүүд одоо юм нарийнхан жевлринууд ерөнхийдөө бол гараад одоо илүү болд буюу маш юм том аксессуар өргөн юм аксессуарнууд тэрэнд болж байгаа юм билээ. За энийг бол миний хувьд бол юм хүмүүс мэдээ гэж бодож байгаа. Миний хувьд бол нэлээ хүмүүс яг тэрийг ингээд алгиж гэн ингээд зүгээд эхэлцгээсэн. Миний хувьд бол ер нь аксессуар нэг ач холбогдол өгдөггүй байсан. Тэгсэн чинь одоо нас ерөнхийдөө сонирхож эхэлж байгаа. Тэгээд ер нь яг шууд энэ бол жевлрийн трендэд ороогүй нэлээ огтуд ингээд тийм жевлри зүгээд байгаа юм шиг санагдсан. За тэгэхээр энэ нэлийн нөлөөтэй л тренд ахна да. За тэгээд дараагийнх нь болохоор өөр сайзууд блейзер ер нь модноос гарч байгаа гэж юм. Тэнгүүтлээ орон деним ингээд жакетнууд илүү модно орж байгаа. Юм дээр одоо жинсэн деним жакетнууд өмсөөд тэнгүүтэд өөр сайз блейзер модноос гарч байгаа гингүүтэл ерөнхийдөө яг нэг хэсэг бүр яг ингээд өөрийнх нь жинхэнэ стил болсон. Яг өөрийнх нь имиж болсон. Нэг тийм минималист нэг тиймэрхүү стилтэй хүмүүс байдаг. Гэтэл тэр хүмүүс бол хизээж бол энийг бол тахгүй байх. Ингээл өөр сайд блейзер модноос гарчлаа гэж тэд нар өмсөхгүй байхгүй байх. Энэ бол ерөнхийдөө бол бүр тэр чигтээ ингэж ялах боломжгүй ерөнхийдөө бол юм болоо да гэж бол бодож байна. За тэгээд инэмж гэдэг бол бас ер нь хүн болгонд л байдаг. Гэхдээ бас сүүлийн үед бас нэг амар юм тренди юм шиг одоо өдөр тутамдаа өгч болно. Тэнгүүтэл тэр болгон тренди гэж бол нэг хүмүүс бол хадахгүй байсан баг. Гэхдээ энэ бол ер нь буцаа тренд юм байлээ шүү. Тэгээд дараагийнх нь болохоор make up гэж байна заяа. За clean girl make up ингээд ер нь модоос гарч байгаа гинэ. Тэгээд оронд нь bombshell илүү одоо bombshell буюу одоо нэлийн юм тод хурц тэнгууд ингээд бараа өнгөөрнүүдэд тэмдээд одоо юм хурц eyeliner гэдэг ч юм уу нэг иймэрхүү маягийн. Тэгтээ яг ер нь би нэг юм clean girl makeup-ыг бол нэг мэдрээгүй шүү дээ. Угаасаа гадуур харахад октод нэг тэр болгон тийм байдгүй. Яг л ерөнхийдөө bombshell makeup-тай юм тод бодолтой ингээд октод харагддаг. Тэгээд мэдээж clean girl makeup бол амар юм арьсан нэгтэй бүр юм glowy нэг тийм октодод бол гоё ах. Тэгээд миний хувьд бол арьсны маш асуудалтай болохоор тэгэж бол явах айгу боломжгүй байсан. Тэгээд дараагийн талаар өснөө засал. За одоо sleek hair гэдэг одоо нэг гөлчийдл ингээд хойш нь боодог, дээш нь боодог ингээд лагтаад ингээд тэр чинь одоо байлж байгаа юм байна. Тэр чинь байлаад оронд нь одоо юм voluminous гэдэг ийм одоо ийм том ийм оролттой юм хөсгөр өснүүд байдаг шүү дээ. Тэр чинь тренд болж байгаа юм байна. Тэгээ би бол үсээ тэгэж эслик одоо тэгэж гөлчийтлэнж бодох байгаагүй. Тэгээ бас ийм том чорхож бас чадахгүй хаа. Тэгэхээр энэ трендүүд бол юм надад их холуур байгаад байна. За тэгээд дараагийн нь болохоор flash гэдэг. Энэхэд бол pink flash одоо трендээс гараад одоо pink flash ерөнхийдөө бол бас нэг clean girl-тай бас холбоотой байх байсан ба. Тэгээ одоо илүү nude flash-нууд тренд болж байгаа юм байна. За ингээ хамгийн сүүлд болохоор уруул. За тэгээ энэ болохоор concealer lips гээд concealer-аар ингээд уруулаа ингээд будаад тэнгүүтлээ айгүй юм бараан нэг юм саарал хүрэнч гэмүү тийм ингээд хүрээлэгчээр хүрээлээд тэгээд дээгүүрэн гластад за ер нь бол тийм будаг ингээд харуулчих. Ингээд хэрийн талсан байх нэ. За ингээ анхаарал хандуулсан явд баярлалаа. Илүү богинохон бөгөөд тооч тодорхой та нарт хүрсэн гэж найдаж байна. За тэгээд би бол угаасаа өөрийгөө яг ямар хуу төвшөнд одоо ингээд загварыг яг яаж харддаг гэдгийг мэддэг болохоор надаас одоо бити мэрэгжлийн юм хүсээсээ одоо юу ч мэдгүй байж одоо тийм байж гэж бити хэлээсэй гэж л амар хүсэж байна. За тэгээ анхаарал хандуулсан явд баярлалаа. Дараагийн бичдэг бол